За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өдрийн мэнд. Манай Чикагод өнөөдөр ахаад 3:30-д өдрийн хагасааны 3:30 болж байна. За тэгээ өнөөдөр би ахаад нэг шинэ амархан, хурдан, гэрийн нөхцөлд амархан одоо манай салаад мастер дээр ахаад нэг амархан хоолыг 30 минутын дотор төмсний хувчмал яаж амархан хийж болдгийг та нарт өнөөдөр үзүүлэх гээд ороод ирлээ. За намайг Эни гэдэг. Би салаад мастрын албан ёсны одоо Монгол дилер, одоо дэлхийд байгаа ганц Монгол дилер. Манайх 56 оронд 600 гаруй дилер дэлхийд даяар ажилладаг. Тэгээ манай салаад мастер маань энэ жил 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тэгээ 80 жилийн ойд зориулаад айгүй гой олон гой surprise-ууд, гой limited edition-гууд, гой юмнууд, продуктууд бас гаргаж танилцуулж байгаа. За тэгэхээр хэрвээ манай юунуудыг сонирхож байгаа бол манай тогоо болон манай бусад галтгооны аксессуар болон тогоонуудыг сонирхож байгаа хүмүүс байх юм бол надтай холбогдоод тэгээд манай Salad Master Mongolia USA гэсэн бас пэйж байгаа. Тэр пэйжийг би энэ видеоныхоо доор тагилчин. Тэгээд та нар бас ороод тэр дотор бүх мэдээллүүд бас авч болно. За тэгэхээр бүгдээрээ хоолндоо оръё тийм үү. За эхлээд би тогоогоо 400 градус дээр 400 ч биш юм байна да. 400 градус дээр би нөгөө эхлээд махаа болгож байгаа болохоор би 400 градус дээр эхлээд тогоогоо залгаад ингээд халчих. За энэ халж байгаа хооронд нь би ямар ногоо юу дотор нь хийх вэ гэдгийг та нарт одоо хийж үзүүлье. За хамгийн түрүүнд би ногоо махтаага хидэн төрлийн ногоо холно. За эхнийх ми энэ салаад мастрынхаа 1 номерын хутгийг аваад за 1 номерын хутган дээр би энэ celery хүмүүс яг юунд хэрэгтэй ганц celery хэ нөгөө celery juice л одоо юунд нь ороод ихэнх хүмүүс celery juice-ний тухай их бодоод байдаг. Гэтэ celery-г одоо бүх төрлийн хоолндоо, шүлэндөө, хуургандаа, бууцандаа, баншиндаа тий бүгдэнд нь хийж болно. Тэгээ манай салаад мастер машин ингээд юуны чинь celery-гийн ингээд энэ утасраг энэ хэсгийг ингээд салгаад өгдөг байгаа. За энэ утасрах хэсэг маань яадаг вэ гэхээр хүний ходоодонд ороод хэдэн хоног ингээ байж агаад гадагшилдаг. Энийг одоо нөгөө юу одоо бидний ходоодны одоо хүчил энийг одоо ингээ задлж чадахгүй учраас одоо та нар харж ирсэнгүй зарим хүмүүс энийг ингээд ийм юу яадаг ногоо арилгачаар ингээд энэ гаднах энэ юуг нь арилгадаг. Эсвэл салерыг айгу жижигхэн хэрчиж идэх хэрэгтэй. Хэрвээ ингээ бүтнээр нь ийм урт ийм юутай идэх юм бол хүний гидсний ходоодон дотор төгжрөл учруулах аюултай учраас та нарын селеригийн энэ утасраг энэ хэсгийг ингээд салгаж хэрглэж агаарэ гэж зөвлөмөр байна. За нэг селери хийцэн би 2 өнөөдөр хийн. За энэ бол 1 номерын юун дээр би айгүй жижигхэн нарийн хэрчилт хийж байгаа. За тэгэхээр хүүхдүүд маань бас ялахгүй махтаага хоолтоогоо бүгднийг идчихнэ гэсэн үг, окей? За ингээд дахиад би ингээд утасраг энэ хэсгийг ингээд салгаад өгч байгаа шүү, окей? Тэгэхээр энийг ингээд салгаад за тэгэхээр бид нар одоо ганцхан утасраг хэсгүүдийг авчи. Ганцхан энэ доторх энэ ногоогоо иднэ гэсэн үг. За 1 номер дээр celery ийм жижиг ийм нарийн хэрчилт болж байгаа. Энийг бууз хуушууранд бас ингээд хийж болно. Ямар л бол котлетэнд хийж болно. Тэ юу л бол юунд паста, юу л бол юунд ингээд жижиглээд хийж болно. Окей. За би дараачийн ногоо болохоор би луун. За celery бас юунд сайн бэхээ С витамин, К витамин, юунд сайн, зүрхэнд сайн, ясанд сайн. За даралттай хүмүүс бас их сайн. Хүний биеийг цэвэрлжүүлж өгдөг, элэгний бохирдлыг бас цэвэрлж өгдөг гэд айгүй олон одоо эрүүл мэндэд бол нэлээд олон төрлийн юмн дээр одоо хэрэгтэй ногооны нэг. За ингээд би луунгаа бас хэрччихлээ. Луун бас 1 номер дээр ийм жижигхэн ийм хэрчилт болж байгаа. За энэ дээр би бас өөр юу нэмэх вэ гэхээр cauliflower. Cauliflower юм цагаан цэцгэн байцаа гэж монголчууд нэрлээд байдаг. За cauliflower болохоор бас С витамин, К витамин, зүрхэнд сайн, иммун системэнд сайн, ясанд сайн, жирэмсэн хүмүүст бас сайн, тархинд сайн,
С витамин, К витамин ерөөсөө байхгүй юм байхгүй. Энэ будааны оронд энэ cauliflower те энэ цагаан цэцгэн байцааг хэрэглэх юм бол мэдээж бас сардуул байхгүй тэжээллэг. Би та нарт хэрвээ та нар хүсэх юм бол энийг дараа нь яаж энүүгээр будаа хийж cauliflower-ийн будаа хийж болдгийг та нарт дараа нь бас үзүүлж болно. Өнөөдөр би энийг махтагаа хольж нөгөө төмснийхаа хочмолд хийж байгаа. Зарим хүмүүс нөгөө котлетэнд нөгөө юу игээд байдаг шүү дээ. Котлетын дотроо будаа игээд байдаг. Будааны оронд энэ cauliflower хийж болно шүү. За би энийг ийм бас яг нэг номерынхаа юугаар за би ихлээр нэг нэгээр нь хичээд жижиглээд хүүхдүүд бас итгэхэд их амар байдаг. Ингээд энэ нэг номер дээр жижиглчихээр. За ингээд болж байна. Би энийг энэ дотор нь хийгээд бас хийгээд ингээд хичээд өгч болно. Окей. За ингээд аюу нарийн ингээ хэрчээд жижиглээд өгч байна. Өн чи нэг нь энэ жоохон үлдсэн байна. Би энийг бас хэрчээд энэ дээрээ тавьж агаад ингээд хэрчээд өгч. Окей. За ингээд ногоонуудаа ерөнхийдөө хэрччихлээ. За энэ дээр би бас юу нэмэх үү гэхээр мөөг нэмнэ. За мөөгийг би 3 номер дээр хэрчиж байгаа. Окей. Би бор мөөг нэмэж өгч байгаа. За ингээд мөөгөө хийгээд. За тогоо маань ерөнхийдөө нөгөө юу яагаад халаад ихэлсэн. Хитэн мөөг нь үлдчихэж энэ чи юун дээр нь энэ том хэсгүүдийн би ингээ аваад энэ дотор нь буцаад хийгээд ингээд мөөг бол нөх амар жижиглэх гээд ах шаардлагагүй. Мөөг чинь тэглээд рүү болж байгаа хугацаанд ингээ ширгээд алга болчдөг болохоор тэгээ ус их гарна гэдгийг бас бити мартаарай. За би ингээ тогоо маань халчлаа. Тогоо яаж халсныг мэдэх вэ гэхээр жохоо ус ингээ цацхад ингээ бөмбөлөг гүгээд эхэлдэг. За тэгээ бөмбөлөг гүйжээгүй тогоо ч халцсан гэсэн. За би ямар ч тос хийгээгүй. Энэ тогоон дотор бол ямар ч тос байхгүй хоосон тогоо байгаа. За би та нарт бас нэг юм үзүүлээ тий. Манай энэ цахилгаан тогооныг ингээ сэгсэрхээр ингээ ус шиг юм сонсогдож байгаа бах та нар. За энэ юу вэ гэхээр энэ манай хоёр төмөрний энэ доотлын хоёр төмөрний дунд тос байгаа. Тэр тос маань lifetime warranty. Энэ тос бол хаашаач алга болохгүй. Миний одоо нэг электрик тогоо 20 жил болж байна. Ерөөсөө тос нь алга болоогүй. Яг байдгаараа бүх юм нь ажиллаа зүгээр яаж байгаа. Тэгэхээр тэр маань одоо энэ тогооны чинь жигэд одоо халаахад тус болж байгаа гэсэн үг. Окей. За тэгээд би сонгоно хийгээд. За сонгоно хийгээд. Сонгон бас юунд сайн бэ гэхээр бас зүрхэнд сайн, ясанд сайн. Тийм болгоод сонгон бас сайн идчих хэрэгтэй. Хүний ходоодонд бас сайн. Окей. За ингээд сонгон дээр би маха татсан маха хийгээд жоохон болгоод тагийн таглчих. Окей. За энэ дээр би ямар амтлагч хийх вэ гэхээр давс перц тэгээд жоохон цуу хийн. Окей. За миний цуу хаана вэ? Окей. За энэ дээр би перц хийгээд жоохон давс хийгээд би дандаа гэртээ нөгөө хүмүүсийн давсанд бас ямар нэгэн ялгаа байна уу гэд ялгаа байгаа. Би аль болохоор өндөр минералын одоо өндөр орцтой юм давснууд хэрэглээрэ гэж зөвлөдөг. За миний одоо гэрт хэрэгжилж байгаа давс болохоор ийм жамц давс байгаа. Ийм шүдэн уулын жамц давс гэ би нэг Монголоос авчирсан. За тэгээд ийм минерал өндөрштэй манай жамц давс байх юм бол их сайн. Жамц давс байхгүй бол минерал өндөртэй далайн давс байж болно те.
уулны давс байж болно, юу л бол юу байж болно. За ингээд би жоохон энэ болохоор ийм мөөгний амттай, ийм dark ийм өтгөн ийм цуу байгаа. Dark soy sauce гэж байгаа. За ингээ болоо. Өөр юм бол хийхгүй. За ингээ амтлагчудаа хийчихсэн. За энийг болохоор би нөгөө энэ ногоонуудаа болохоор би бас сармис хийж байгаа. Би өмнөх хичээлүүддээ хэлжсэн тийм үү, сармис сайн идэх юм бол одоо сармис одоо нэгдүгээрт иммун системийг чинь сайн болгохоос гадна одоо даралттай хүмүүс байж болно, өндөр холестеролтой, зүрхэнд сайн, диабеттэй бол чихрийн шижинтэй бол энэ сармис бас сайн, үе мөчөнд сайн, за ходоод мэдээж юунд бас сайн. Тэгэхээр энэ сармис бас юу яагаад би энэ 5-6 ширхэг сармис жижиглээд ингээд бэлтцсэн байгаа. Тийм болохоор ингээд сармисаа бас ингээд хийн. Окей. За би 5 минут энэ мах болж байгаа хооронд би төмснийхаа хучмалынхаа төмсийг яаж бэлддэг та нарт үзүүлье. За би ахаад нөгөө 1 номерынхаа юугээр 1 номерч байж болно, 2 байсан ч болно. Би нөгөө хурдан болгох гээд байгаа болохоор 1 номероор хэрчээд та нарт үзүүлье. За 1 номер гэхээр нилээ юу болно? Би 1, 2-ыг ингээд та нарт хоёулангийн үзүүлье. 1 номер ямар байдیں, 2 номер ямар байдیں. Окей. За 1 номер ийм жижиг ширхэгтэй болно. Окей. За 2 номерын хутга маань энэ байна. За 2 номер дээр би нөгөөх төмсийг 2 номер дээр хий. Та нараас анзаарч байгаах би төмсөө угаагаад арилгаагүй хальслаагүй байгаа. Яагаад вэ гэхээр энэ төмсний хальсанд ерөн бүх ногооны харсан аль болохоор боломжтой бол бүгднийг хальсалахгүйгээр идчихэж байгаарэ. Хальсалахгүй идэх юм бол хүмүүсний чинь бүх ногооны чинь одоо шимт хижээлтэй бүх юм одоо бид нэр өөрснөө иднэ гэсэн үг. Энэ яг энэ хальсны доор бүх шимт хижээл болон минерал витамин нь одоо явж ядгаа ногооны. Тэгэхээр ногоо улуу байна уу, луун байна уу, улаан манжин байна уу, төмөс байна уу, бүгднийг ингээд юу яагаад болоод энэ хальстай нийтхийг бодоорой. За би энийг хүүтэн усанд жохон сойготох. Яагаад би хүүтэн усанд сойж байгаа юм бэ гэхээр хүүтэн усанд юу яагаад би крахмалын энэ төмснийхаа крахмалыг гаргаж байгаа гэсэн үг. Крахмал яадаг вэ гэхээр хүний биед ороод шууд хүний цуснд чихэр болж хувирдаг учраас бид нар нөгөө юугаа крахмалыг гаргаж байгаа гэсэн үг, окей? За тэгээд одоо миний мах ерөнхийдөө 50% болцсон байна. Ерөөсөө 5 минут ч болоогүй. Ингээ борлцсон байгаа харж байгаа тийм үү та нар? За тэгээд би махынхаа нөгөө ширхгүүдийг ингээд салгаж өгөөд тэгэхгүй бол ингээд бөөгнөрсөн олон том махнууд болчиход байдаг. Тэгэхээр ингээд сайн юу яаж өгөөд тарааж өгөөд тийм том нөгөө бөөрөнхийн мах шиг болохгүй тулд ингээд сайн тараагаад өгөөрэй. За өнөөдөр би үхрийн татсан махаар хийж байгаа. Бас манай найз туулын өгсөн. Тэднийх идэж аваад мах авсан гэд надад нэг хэдэн ширхэг татсан мах өгсөн. Тэрийг нь би бас хэрэглээд өнөөдөр та нарт бас хоол хийж өгч үзүүлж байна. Туулдаа баярлалаа. Манай кастомер. За ингээд мах ерөнхийдөө 50% ерөнхийдөө болчлоо гэсэн үг, окей? За ингээд сайн махаа салгаж өгөөд ийм бөөрөнхийн нөгөө юу яасан махнуудыг ингээд сайн тарааж өгөөд за одоо нөгөө олон ногоонууд байна. Би энэ дотор сармис хийж байна, мөөг хийж байна, цагаан цэцгэн байцаа хийж байна, луун хийж байна, селери хийж байна, тий? Тэгэхээр зөндөө олон төрлийн ногоо. За би та нарт олон төрлийн ногоо идэх тусам олон төрлийн минерал витамин иднэ, олон төрлийн өнгөтэй, олон төрлийн амттай ногоонууд идэх юм бол олон төрлийн витамин минерал иднэ гэж хэлсэн тий. Тэгэхээр өнөөдөр бид нар ганцхан юу биш, ганцхан нөгөө
мах биш. Ихэнх хүмүүс ерөн хучмалдаа ганцхан мах төмсөл хийгээд байдаг. Би өнөөдөр та нарт яаж ингээ гоё олон төрлийн ногоотой махаа ингээд баяжуулаад окей. Тэгээ сайн ингээд бүгднийг ингээд сайн хольж өгөөд за хоол бол аюу гой үнэртэж байна. Утахгүй одоо энэ технологи хөгжөөд утахгүй та нар камерны цаанаас лайв дээр хийж байгаа хоолны үнэр үнэртдэг болох бах. Утахгүй. Тэр болтол яг та нар ингээд зүгээр видеогоор ингээд камераараа харж байгаа бах. Гэхдээ үнэр бол үнэхээр гоё тасархаа гоё үнэртэж байна. Сармис гоё үнэртэж байна, сонгон үнэртэж байна те. Бүх нөгөө хийсэн ногоонууд. За ингээд бүх ногоонуудаа махтагаа холих ногоонуудаа би бүгдийг ингээ хольчихсан. За одоо би нөгөө угаагаад ингээд хүүтэн усанд сойсон юугаа төмсөө дээр нь ингээд дараад тавьж өгнө. Тэгэхээр жирийн үед бол бид нар яадаг вэ? Төмсний нухшаа тусад нь хийгээд нухаад нухсныхан дараа махан дээрээ тавьж өгдөг. Тийм үү? 2 тогоонд хийдэг. Тэгэхэд би та нарт өнөөдөр яаж 1 тогоонд энэ төмсний хучмалаа бүх ногоо нь ингээд түүхийгээрээ 1 тогоонд ингээд зүгээр л ард ардаас нь хийгээд болгож болдгийг та нарт үзүүлье. Упс. За ингээд би нөгөө уснасаа бүх төмсөө аваад ингээд 2 номер дээр хэрцсэн төмсөө ингээд юу яагаад өглөө. За ингээд бүх ногоо орсон. За энэ ногоонуудаа би ингээд өртсүүдийн жижиг сажиг энэ өртсүүдийн ингээд юу яаж өгөөд авч өгөөд дотгошоо ингээ хийгээрээ. Тэгэхгүй бол нөгөө манай энэ тогоо ч нөгөө ингээд төгжигддэг учраас энэ ирмэг дээр ямар ч одоо ногоо могоо эсвэл давс мавс ч юм уу те эсвэл бас үлдэгдэл байх юм бол сайн төгжигдөж өгөхгүй. Тийм болохоор ингээд сайн цэвэрлээд юу яагаад тагаа тавилнаа гэсэн. За одоо ингээд тагаа тавьсан. Одоо энэ хонх дуурахыг хүлээн. За хонх дуурсны дараа бид нэр градуса багасгаад тогооныхаа градусыг багасгаад нэг ойролцоогоор 10 за төмөс бол нэг 15 минутанд бол болчихно. Тийм болохоор 15 минут тавиад би та нарт яаж одоо юугаа солихыг үзүүлье. За энэ хооронд би 1 номерынхаа юг угаагаад нөгөө дээр нь хоолн дээрээ тавих нөгөө чиз бясалгаа яаж хэрчгийг та нарт үзүүлье. За би 1 номерынхаа хутгыг угаагаад асчаад чиз яаж хэрчгийг үзүүлье. За ингээд би энийг та нар би дараа нь энэ төмснөөс ямар их крахмал гарч байгааг та нарт үзүүлнэ. Энэ ингээ байжэг. За би юун дээрээ төмснийхаа нухшин дээр хийх нөгөө юу чиз бяслаг яаж жижигэлж хэрчиж болдгийг та нарт үзүүлье. За өнөөдөр манай гэрт ийм Kerrygold-ийн бяслаг байна. Бүтэн бяслаг. За тэгээд энэ бясалгаа аваад за ингээд бясалгаа ингээ бүтэн бясалгаа 1 номерын хутгаа хийгээд 1 номерынхаа хутганд за би нэг угаарч. За би ерөөсөө энэ тавган дээр та нарт харуулахад илүү амар бах. Би тийм болохоор зүгээр тавг тавьчих. За тэгээд энэ дээр 1 номер дээр яаж амархан ийм shredded тийм үү жижиглсэн ийм чиз яаж болдгийг та нарт би үзүүлье. 1 номер дээр ингээ яаж байгаа. За өөрийнхөө гэртээ ингээд хэрцсэн чиз одоо илүү дутуу амтлагч, илүү дутуу өнгө хамгаалагч, илүү дутуу одоо тий эсэн бусан одоо химийн бодисгүйгээр ингээд
өөрийнхөө гэрийн нөхцөл ийм shredded тийм үү жижигсэн ийм чиз ингээ манай салаад мастер 1 номер дээр хийж болдгийм аа. Хэрвээ дэлгүүрээс одоо ийм жижигэлсэн ийм бяцлаг авах юм бол тэрэн дээр ч аюул олон төрлийн химийн бодиснууд одоо цацсан байдаг. За тэр нь яадаг вэ гэхээр энэ нөгөө хэр жижиг болсон жижигхэн юугийн чинь хэрцэн юугийн чинь одоо удаан хадгалах тийм үү? Өнгө нь алдагдахгүй, хөгзөрөхгүй одоо 1-2 сар ингээд дэлгүүрт байх хэрэгтэй байгаа учраас тэрийг заавалчгүй тийм тусгай одоо амт хамгаалагч, өнгө хамгаалагч гэсэн янз янзын химийн бодисоор бордож өгдөг. Окей. За ингээ манай хонх дуурайд эхэллээ. За хонх дуурсан болохоор би градуса 200 градус болгоод 200 гэдэг маань плетгээр ярих юм бол 1-2 гэсэн үг. Тэгээд 15 минут тавиал болоо. За 15 минутын дараа тоогоо чи өөрөө унтраад тасарчин. Окей. Тэгэхээр бид нэр энийг ингээ хараад зогсоод авах шаардлагагүй, ахиж шалгах хэрэггүй, ахиж онгойлгох хэрэггүй, ахиж ямар ч өөр илүү хөдөлгөөн хийхгүй гэсэн. За би та нарт ямар гоё чиз болдгийг та нарт би үзүүлье. Ойртуулаад. За энэ хардаа ийм гоё шин өөрийн гэртээ ингээ хэрцсэн юм жижигсэн юм чиз ингээд 1 номер дээр яаж байгаа. Хэрвээ арай жоохон томор хэрчмээр байвал 2 дээр хэрчиж болно те. 3 дээр хэрчиж болно, янз янзаар хийж болно. Би бол голцоо ерөнхийдөө 1 дээрээ хийгээд юу яхаа. Энэ ингээд ерөөсөө шууд халуун ууранд шууд ингээд melt болоод хайлчдаг айгу амархан. Тэгэхээр хоол хийх бас цагийн маань айгу сайн хэмнэж өгдөг. Удаан болохгүй. Окей. За ингээд манай тоогоо одоо тоогооных нь таг одоо ингээд юу яагаад 200 болгоод би ингээд хүлээж авах хоорондоо та нарт энэ тагны тухай жоохон тайлбарлаад өгье. Энэ таг яагаад дуурч байна гэхээр тоогооны чинь доторх температур 87 градус болохоор энэ хонх дуурч эхэлж байгаа. За яагаад энэ хонх дуурч эхэлж байгаа юм бэ гэхээр энэ хонх маань ерөөсөө nutrition protector. Nutrition protector гэдэг нь одоо шимт хэмжээлийг хамгаалагч гэсэн. Тэгэхээр 87 градус дээрээс илүү одоо хоолой хийхгүй 87 градусаас доош хоолой хийнэ гэсэн. Тэгээ 87 градус болонгууд энэ хонх дуурангууд бид нар галаа багсгаад энэ тогоо маань ингээ вакуумдаад одоо ингээд төгжигддөг учраас уур гарахгүй учраас тэр 87 градусаа алдахгүй гэсэн. Тэгэхээр баг гал дээр ч гэсэн одоо плетгээр яхан бол 1-2 дээр шүү дээ. Бүр баг гал дээр хоолч яг 87 градус дээрээ буцлаад юу яагаад болдгоороо болно. Тэгэхээр хүмүүс ийм баг гал дээр яаж хоол хурдан болох вэ гэд гайхаад байдаг. Тэр ерөөсөө нууц нь ерөөсөө энэ vacuum систем дотор энэ тогоон доторх энэ уурчин хайшааж гадагшлахгүй төгжигдэж байгаа учраас яг тэр температурыг тогоо чинь тэгээд бариад баг гал дээр л ерөөсөө галаа дэмжиж барьж байгаа тэр баг галаар хоол болно гэсэн. Тэгэхээр 30 минут болдог хоол 15 минут. 1 цаг болдог хоол 30 минутанд. Ерөнхийдөө хоол хийдэг цагийг чинь минимум 50%-аар хэмнэн. За дээрэс нь энэ баг гал дээр хоол хийж байгаа учраас энэ ногоонууд ерөөсөө агшихгүй. Бид нар яагаад одоо жишээлбэл би бол ингээд 4 өдрийн хоол хийгээд 2хан төмсөр хийдэг. За ихэнх хүмүүс бол энэ чинь ийм баг төмсөр ийм 4 өнд амж хөрөхгүй штэ гэхээр хүрнэ. Яагаад тэгэхээр манай салаад мастрын системээр хийж байгаа ногоо ерөөсө агшиж алга болдгоо гэсэн. Тэгэхээр та бодоод үзтээ та хэрвээ дэлгүүрээс те ногоо авчаад ногооныхаа мөнгийг төлчөөд ногоогоо аваад гарах гэтэл одоо тэр дэлгүүрийн худалдагч ногооны чинь уутнаас чинь ногооны чинь талыг авч үлдээд өөрт чинь талыг өгвөл та яах вэ? Мэдээж уурлаа шүү дээ, тийм үү? Би бүтэн мөнгөө төлчөө та яахлаар миний тал ногоог аваа явчихж байгаа. Яг одоо тэр зарчмаар одоо ихэнх одоо энэ манай салаад мастер шиг ийм шимт хижээл хадгалах ийм чадваргүй баг гал дээр хоол хийх чадваргүй тоогоонууд яагаад байна гэхээр ногооны чинь талын уурандаа энэ өндөр температурын уур болон өндөр температурын энэ температураараа ингээд алаад талыг нь агшаачж байгаа. Тэгэхээр ингээд бид нэр 2 төмс биш 4 төмс хийжээж 4 хүндээ хөрөхгүй бол нөгөө тал нь алга болчих уураараа гараад алга болчих юм чи эсвэл усанд ууршаад алга болчихж байгаа болохоор бид нар заагуулчгүй нөгөө төмсөө экстра хийж хоолоо хийхгүй бол болтгоо тий. Тэгэхээр бид нар энэ салаад мастрын аргаар
ус хэрэглэхгүй, тоос хэрэглэхгүй энэ хоол хийгээд байгаа бас нэг одоо юу вэ гэхээр гол зарчим нь юу вэ гэхээр энэ ус хийхгүйгээр ногоо болж байна гэдэг чинь ус чинь өөрийн чинь ногооны чинь шимт хижээлийг болон өөрийн чинь ногооны чинь талыг одоо ингээд уусгаад алга болохгүй гэсэн. Ихэнх хүмүүс яадгүй одоо жишээлбэл бид нэр хэрвээ төмсний салаад хийжсэн, нийсэн салаад хийжсэн бол бид нэр төмсөө, луванга, чанжсэн усаа аваачаад угаалтурандаа аваачаад хайчдаг тий. Тэгэхээр нэгдүгээр тэр усан дотор чинь шимт хижээл чинь, минерал чинь, витамин чинь бүх одоо гоё амт нь тэр дотор ингээд урсаад алга болчихж байгаа. Дээрээс нь ногооны чинь тал нь ингээд бас хэдэн хувь нь бас тэр угаалтур руу ч явчихж байгаа гэсэн. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө ногооны чинь нөгөө ингээд уусгаад, урсаад тал нь байхгүй болчихж байгаа гэсэн үг. Окей. За тийм болохоор тэрийг яаж одоо амархан ойлгох вэ гэж одоо тэгжил ойлгуулъя да. Өөр хэрвээ асуух юм байх бол миний энэ видеонуудын доор комент бичиж болно. Тэгээ комент бичээд би та нарт ахиад тайлбарлаад өгч болно. За хэрвээ манай энэ 3 сард болж байгаа промошн авах сонирхолтой байгаа хүмүүс байгаа бол одоо энэ сүүлийн 7 хоног шүү. Энэ сар манай 80 жилийн ойд гарсан салаад мастрын ийм 17 ширхэгтэй ийм гоё хутганы сет гарсан байгаа. Энэ хутганы сет маань та нар камер руу ойртуулад үзье. Бүх төрлийн том, жижиг стейк болон янз янзын одоо жижиг том одоо энэ яс шулдаг, махны хоол хэрчдэг те юу хэрчдэг, талах хэрчдэг, помидор хэрчдэг, чиз хэрчдэг гэд бүх төрлийн одоо нэг гэрт байх ёстой бүх утгнууд энэ дотор байгаа. Дээрээс нь бас юм хайчтайгаа ирж байгаа. За тэгээ манай 80 жилийн ойд зориулж гаргасан энэ тусгай хутганы сетийг бэлгэнд аммаар байвал энэ сар одоо манахаас сет худалдаж авч байгаа. Одоо сет гэдэг манай personal family master гэсэн тийм 3 сетнээс нэгийг худалдаж авсан. Эсвэл биднэрт 3 айл одоо санал болгоод манай сет авцсан айлууд байх юм бол 3 айл санал болгоод тэр 3 айлд чинь би хоолны хичээл зааж өгөөд тэгээд тэднэртнийх нь нэг нь худалдан авалт хийх юм бол энэ одоо гоё хутганы сетийг үнэгүй авах боломжтой байгаа шүү. Окей. За тэгээд хэрвээ сонирхчихээгүүл надтай холбогдоорой. Тэгээд энэ сарыг дуусгахаас өмнө энэ хутганы сетнээс та нар аваарэ. Ерөөсөө хитгэн ширхэг үлдсэн байгаа. Энэ хутганы сет маань айгүй popular, айгүй хүмүүс авсан байгаа. Тийм болохоор дуусгахаас өмнө та нар энэ сартаа багтаагаад бас энэ хоолны хичээл 3 айлд санал болгоод энийг бас авах боломж байгаа шүү. Окей. За би бас өнөөдөр бас юу ярмаар байна гэхээр одоо 9 минут дутуу байна. 9 минутын дотор бас нэг юу ярмаар байна гэхээр одоо энэ яг ингээ хаврын цаг ирэхээр аюу хүмүүсүүдийн аллерги эхэлдэг. Тэгэхээр аллерги гэдэг маань юу вэ гэхээр одоо энэ цэцэг навчнаас те энэ тоос шорооноос энэ юуны одоо энэ урагж байгаа энэ мод зодноос ингээд юу яаж байгаа юмнаас үүсээд янз янзын юм аллергинууд айгүйх одоо ингээд хаврын цагаар айгүйх эхэлдэг. За тэрийг одоо яаж хүмүүс одоо аллергинаас салах вэ? Аллергины им уухаасаа илүү одоо хоол ундаараа бас иммун системээ илүү хүчтэй болгож одоо иммун системээ илүү сайжруулж иж энэ аллергины энэ симптомууд бас хамаагүй эсвэл багасах эсвэл бүр тэр чигээр алах болох боломжтой. Тийм болохоор энэ аллерги маань гэдэг маань ерөөсөө иммун систем одоо муудсан иммун систем бага байгаа тэр дархлаагаа сайн дэмжиж чадахгүй байгаагаас болоод одоо энэ аллергинууд айгүйх одоо энэ хүүхдүүд том хүмүүстэй бүгдэнд нь байдаг. Тэгэхээр иммун системээ яаж одоо дэмжих вэ гэхээр би түрүүн миний хийсэн тийм үү сонгон байна, сармис байна, одоо энэ сая тэр цагаан цэцгэн байцаа байна, селери байна, луун байна те. Энэ одоо бүх одоо энэ төрлийн олон төрлийн ногоо эцснэр одоо өөрийнхөө бас иммун систем өөрийнхөө дархлааг дэмжээс гадна одоо энэ эслэг энэ боцоо энэ паудраар энэ эмийн сангаас авч файбер гэдэг шүү дээ. Америкт болохоор файбер гэж англиар нэрлэдэг. Файбер эслэгийг одоо энэ эсэн бусан паудер энэ химийн юугаар аргаар гаргасан энэ эслэгийг ингэж уух биш. Илүү энэ хоол ногоо жимсэнд
одоо маханд бол эслэг байхгүй. Тийм болоо ганцхан ногоо жимсээрээ дамжуулж өөрийнхөө биед хэрэгтэй тэр энэ файбрыг одоо олох боломжтой. Тэгэхээр нэгдүгээр ходоодд чинь сайн ходоодны ажиллагааг дэмжин. Дээрээс нь энэ гөрүүлзэх одоо тий ходоодоо цэвэрлэх биенээс одоо хор одоо илүүдлээд одоо хоолны дараа гарсан энэ хор юугаа гадагшлуул токсик юмнуудаа биенээс гадагшлуулахад файбер заавалчгүй хэрэгтэй. Тийм болохоор өдөр тутмынхаа хоолнд аль болохоор олон төрлийн ногоо жимс идчихээж бид нар тэр хангалттай өдрийнхаа хэрэгтэй файбрыг авах болно. Одоо за ялангуяа одоо 30 40 гарсан хүүхэд эдэр гаргацсан ийм эмэгтэйчүүд айгүйх одоо нөгөө юу байдаг хеморроидны асуудлууд байдаг өдөр болгон хүндэрдэггүй тийм асуудлууд ходоодны асуудлууд аюух байдаг. За тэрийг яаж одоо амархан юу шийдэж болох вэ гэхээр одоо энэ эрүүл энэ ногоо жимсээрээ ингээд дэмжиж одоо аль болохоор олон төрлийн ногоо жимсийг байнга одоо өдөр тутмынхаа хоолнд хийж идчихээж бид нар тэр файбрыг одоо өөрийнхөө биед олж авнаа гэсэн. За дээрэс нь одоо хүүхдүүд би сая өнөөдөр өчигдөр хүүхдүүдэд шүдний эмчэд авч очсон. Манай хоёр жижигэн бас ингээд нэг шүдэн дээр хорхоотой болцсон байна. Тэгэхээр би тэгээ бас өчигдөр бас нөгөө хоёрыгаа бас уурлаа загинжэла та нар миний ид гэсэн ногоо жимсээ идэхгүй болохоор ингээд шүд чи хорхоодод байгаа ингээд өнөөдөр баяас хүүхдүүдтэй хэлжсэн. Тийм болохоор ингээд жижиглж хэрчээд хүүхдүүдийнхээ хоолнд одоо бас ингээд төрлийн олон төрлийн гоё хоолн дотроо минерал витаминтай одоо энэ баялаг ийм хоол идүүлэх аягүй чухал. Хүний шүд ихээр хүмүүс одоо энэ нөгөө юуник энэ флорайд гэдэг. Гэхдээ одоо энэ шүдний оон дотор байдаг энэ манай Америкт бол усан дотор байдаг энэ флорайд хэрэгтэй. Заримдаа энэ шүдний эмчдэр очихоор энэ флорайд төрхөж өгье. Тэгвэл шүд нь хорхоодохгүй гэдэг. Флорайд биш илүү одоо энэ шүд яагаад хорхоодод байна гэхээр минерал витамин дутагдсанаас болоод тэр юу сэржилт явагдаад энэ шүдэн дээр энэ хорхоодод байгаамаа. Тийм болохоор одоо энэ хүүхдүүдтэй өөрсөндөө шүд сайн баймаар байх юм бол шүд хорхоодохгүй эрүүл одоо шүдтэй эрүүл ястай эрүүл одоо үе мөч одоо бүх юм байх юм бол одоо энэ сайн төрлийн олон төрлийн одоо энэ ногоо жимсээр өөрийнхөө энэ минерал витаминуудыг одоо байнга одоо өөртөө өдөр тутмынхаа хоолнд одоо хоолоороо дамжуулж одоо энэ минерал витаминыг авах гэдэг бол аяйгүй чухал гэдгийг бас бити мартаарай. За энэ бас хавар цаг ирэхээр хүмүүс аяйгүй үе мөчний өвчтөй хүмүүсийн бас үе мөч нь аяйгүй өвдөж эхэлдэг. Одоо ингээд цаагаар дээшээ доошоо нэг дулаараад нэг хүүтрээд ингээд ахаар бас аяйгүй үе мөчний өвчтөй хүмүүсээс бас хэцүү байдаг. Айгүйх үе мөч нь өвдөж эхэлдэг бас. Тэгэхээр тэр нь бас адилхан. Үе мөч өвдөж байгаа ийм юу энэ үе мөчний энэ өвчнүүд байна, тулаа байна те. Янз янзын энэ өвчнүүдийг яаж бас одоо тэр өвчнөөс ангирч одоо эсвэл одоо тэр өвчнөө багасгаж болох вэ гэхээр ерөөсөө амьд алкалайн хоол идэх нь айгүй чухал. Амьд алкалайн хоол гэдэг маань одоо бага температур дээр 100-аас дээр биш 100-аас доош тийм үү 87-аас 89 градус дээр болгосон ногоо жимс идэх бол хамгийн одоо чанартай алкалайн одоо амьд хоол идэж байна гэсэн. Тэр одоо хэрвээ 100 градусаас дээш тийм үү ингээ буцалгаад одоо 100 градусаас дээш болгосон ногоо маань алкалайн юугаа алдаад өхмөл болоод одоо яг өхмөл хоол хичнээн бид нар гоё ногоо жимс идэж гэн гэж бодоод байгаа боловч хэрвээ 100 градусаас дээш 30-40 минут ингээд буцалгаад болгоод ах юм бол ногооны чинь тэр алкалайн тэр амьд тэр эсүүд нь бүгд үхээд өхмөл хоол болдог шүү гэдгийг бас бити мартаарай. Тэгэхээр одоо энэ үе мөчний өвчтэй за ялангуяа бүр одоо энэ хорт хавдар те канцертай хүмүүс байх юм бол хамгийн түрүүнд юу одоо эмч нар зөвлөдөг вэ гэхээр одоо махан хоолоо багасгаж махнаасаа бүр одоо татгалзаад ногоо жимсээр илүү алкалайн амьд хоолыг одоо биендээ өгж амьд хоолоор одоо хүний биеэ одоо эмчилж дэмжихийг бас яадаг. Хэрвээ хүн амьд хоол алкалайн тийм үү амьд хоол идэх юм бол химийн эмчилгээч гэсэн дараа нь химийн эмчилгээний дараа тэр нөгөө сүр одоо тэр нөлөөнүүд байгаа шүү дээ. Одоо ядардаг, бие хямардаг те ус ундаг одоо тэр янз янзын одоо химийн эмчилгээний дараа болдог энэ янз янзын хэцүү одоо ингээд хүнд тэр биеинд тусдаг тэр юмнуудыг хэрвээ бас амьд алкалайн амьд хоол идэх юм бол одоо тийм болгоо жимс ногоогоо дөхүүц идээд
жуус уух тийм үү? Амьд ногоогоор хийсэн жуус, амьд ногоогоор хийсэн хуурга муурга ч гэсэн тий бүгд одоо ингээд тосгүй, усгүй одоо ингээд илүү ингээд минерал витаминтэй баг гал дээр ингээд хийсэн одоо амьд хоолоор өөрийнхөө бие мах бодийг тижээх юм бол одоо бас илүү хурдан өвчлсөн ч гэсэн илүү хурдан одоо ангаах эдгэх тэр замд нь бас илүү туслах аргуудаас бас тэр байдгаа. Окей. За миний 15 минут болоод дуусчихэ. Тэгээ одоо миний тоогоо одоо юу яачин? Унтарчин. За тэгэхээр би энэ юугаа онгоолгоод одоо ингээ онгоолгох гэхээр миний энэ тоогооны энэ таг ингээ төгжигдсэн ба. Тэгэхээр энэ төгжигдсэн тоогоог яаж авах вэ гэхээр ингээ хутгаар ингэж хөшиж биш энэ хонх монхыг ингэж эсэн бус юмар хөшиж битээ тоогоогоо эвдлээрээ зүгээр тоогоогоо ингээд тагаа ингээд сэгсрээд эргүүлээд ингээд агаар оруулаад тэгэл ингээд юу яа та нар ямар их уур ингээд гарч байгаа харж байна уу те тэгэхээр тэр их уур одоо бүх энэ тоогооны чинь температурыг бас барьж байгаа юм чинь ингээд төгжигдсэн байгаа учраас температур хаашааж гадалшлахгүй баг гал дээр хоолч ингэж хурдан болж байгаа. За ингээд одоо төмсөө шууд сэрээгээр дээрээс нь ингэж дарж өгөөд тэгэл ерөөсөө нухаш болчихно. Окей? Ингээл айгуу гоё нухаш болчихж байгаа. За би тэгээд ингээд төмсөө нухацсан болохоор одоо төмсөн дээрээ би чизээ хийгээд таглаа тавьчихад минутын дараа чиз ч гоё өөрөө бяцлаг нь хайлаад гоё бэлэн болчихно. Тийм болохоор энэ дээр ахиж градус эдэр өсгөж удаан болгох ямар ч шаардлага бол байхгүй. За ингээл тагаа таглалчихна. Тагаа таглаад өөрөө ингээ халуун тогоондоо өөрөө чиз чи өөрөө ингээд хайлаад ингээд тараад өгчихнө гэсэн үг. Окей. Тэгэл өнөөдрийн хоол одоо ингээ бэлэн. За тийм болохоор асуух юм байх юм бол надтай холбогдоод асууж болно. За хэрвээ манай салаад мастерын кастомеруудаас тий тоогоогоо хэрглэж чадахгүй байгаа, ямар нэгэн хоол унд ч болохгүй байгаа, юм идэр чинь түлэгдээд байгаа ч юм уу, ямар нэгэн асуудлууд байгаа бол надтай холбогдоорой. Хэрвээ Чикагод байдаг бол би бүр гэрт ч очиод хоол чинь хийж өгөө, зааж өгч болно. Хэрвээ Чикагод байдаг өөр хотуудаар байдаг айлууд байх юм бол надтай видео кол хийгээд би бүр нэгчлээ өөрт чинь за одоо галаа инг, за одоо ингэж эргүүл, одоо инг тэг гэд бүх юм чинь нэг тестараагаар бүгднийг зааж өгнө. За тэгээ миний энэ видеонууд бол айгүй хүмүүс их үзэж байгаа. Тэгээ миний хуучин кастомеруудаас айгүй талархлын мессежүүд, талархлын утаснууд орж ирж байгаа. Одоо чи ингэж хийгээд чиний чамаа ингэж дагаж хийгээд айгүй олон юм сурлаа, хийж чадахгүй юмнуудаа хийж чадлаа. Би чиний юу гэж нөгөө юун дээр нь хурдлуулад зогсоох үед нь зогсоогоод ингээд яг хоол хийж явахдаа яг дагаад хийгээд айгүй гоё олон юм сурж байгаа гэд хүмүүсээс айгүй их тийм юу ирж байгаа болохоор би энэ хоолнуудаа одоо янз янзын олон төрлийн хоолнуудыг ингээд байнга одоо ингээд хийгээд ингээд оруулаад ахыг бодноо. Одоо завж одоо өөр ажил төрөл байхгүй ямар нэгэн айлд одоо хоолны хичээл идэр заагаагүй өдрүүдтэй одоо би ингээд хийгээд ингээд тавиад ахыг бодноо. Тэгээд хэрвээ миний видеонууд хуучин видеонуудыг үзмээр байх юм бол Facebook 30 хоногийн дотор бүгднийг delete хийчихдэг, хасаа ичдэг. Тэгэхээр тийм болохоор миний YouTube channel руу би YouTube-ийнхаа бас линкийг энэ видеоныхоо доор оруулна. Тэгээ та нар миний YouTube-ээс миний хуучин одоо 50 хэдэн одоо бараг 54-5 ширхэг видеонууд байгаа. Тэр дотроос зөндөө олон хоолнууд, зөндөө олон шин санаанууд аваад бас хийж болноо. Окей. За тэгэхээр миний YouTube руу ороод subscribe хийгээд миний видеонуудыг үзэж болноо. За өөр асуух юм байгвал надтай холбогдоорой, мессеж бичиж болно. Миний энэ видеоны доор комент бичиж болно. Тэгээ өөр хотод байдаг хүмүүс байх юм бол бас надтай холбогдоод манайх Америкийн бүх хот руу шиппинг хийдэг. Монгол руу бид нар бас карго 7 хоногийн дотор Монгол руу очиж байгаа. Тийм болохоор яруусаа ямар ч асуудал байхгүй надтай холбогдоод мэдээлэл авмаар байвал холбогдоорой. За тэгээ дараагийн хичээл болтлоо. Бүгдээрээ түр баяртай. За бай.